За сайн байна уу? Сонин байна. Энэ удаагийн уншлагадаа давтаа морил. За энэ удаад бүгдээрээ сэв синглчүүдийн уншлага гэж сэдвээр хийж өгөх болно. Энэ сэдвээр уншлага авъя гэд асуусан хүмүүс баггүй байсан. За тэгээ түүнээс гадна энэ удаад бүгдээрээ бичлэгээ арай жоохон өөр байдлаар хийх болно. Өмнөх бичлэгүүдийг хандлтуудыг хараад, комментүүдийг хараад за тэгээ хүмүүсээс Instagram-аараа би сторигоороо асуулга авсны үндсэн дээр зарим нэгэн хүмүүс, баггүй тооны хүмүүс уншлага хэтэрхий гүн байна, хэтэрхий хамгаалт дээр анхаарат байна гэдг нь таалагдаагүй гэдэг одоо фидбек авсан байгаа. Тийм учраас энэ удаад бүгдээрээ яаж зохицуулах вэ гэхээр уншлагын эхнийхээ хэсэг дээр дандаа энгийн хариултуудыг харна. Энгийн асуултууд, энгийн хариултуудыг тэгээд нэмэлт хэсэг дээр нь гүн бөгөөд ангаалттай холбоотой асуултуудыг нь харж өгөх болно. Бичлэгийг нэг удаа сайхан ингэж хийж үзье. Тэгээд та бүхэн дахин бодол үзэл бодлоо илэрхийлээрэй. Тэгээ зарим хүмүүс болохоор гүн хангаалттай уншлагад дуртай штэ битгий өөрчлөөрэй гэд асуусан хүмүүс ч гэсэн байсан. За бүгд ингэ сайхан туршаад явъя те, туршаад хөгжөөд шинжилээд явъя гэж бодлоо. За сэв синглчүүдийн уншлага эхний асуулт нь таны одоогийн байдлыг харж өгнө. Хайр хизээ ирэх үеийг харж өгнө. Таны хайрын хүн ямар хүн бэ? Түүний зан характер, мэрэгжил, гадна төрх хоббиг нь харж өгнө. Энэ хүнтэй хаана учрах вэ? За та сингл буй шалтгааныг эцэст нь харж өгөх болно. Нэмэлт дээр нь болохоор тийм эсвэл үгүй гэсэн асуултанд хариулна. Ямар сахиус эсвэл бурхан та хоёрыг хамт байхыг хүсэж нийлүүлэх гээд байна вэ гэдгийг харж өгнө. За энэ харилцааны сүнсний учир ба сургаалыг нь харж өгнө. Түүнтэй хурдан нийлэхийн тулд та яах ёстой вэ? Ямар ангаалтыг хийх хэрэгтэй бэ харна. Та хоёр суух уу гэдгийг харна. Эсвэл түрүү хугацааны харилцаа юу те. Эцэст нь хайр дурлалтай холбоотой сахиусны синхроныг нь харж өгөх болно. За 3 групп байгаа. Эхний групп нь strength буюу хүч чадал 13-ийн татаг хөзөр байна. Хоёр дахь групп нь хулт загас trout 43-ийн татаг хөзөр байна. За 3 дахь хөзөр нь Aphrodite гэдэг арих байна. Self love өөрийгөө хайрлах гэсэн утгатай хөзөр байна. За яасахан мэдрэмжтэйгээ холбогдож байгаад хамгийн татагдсан группийгээ сонгоорой. Тэгээд групп болгонд нь энерги шалгалт байгаа учраас эхний асуултаасаа таны групп мөн хэсэг нь тодорхой болох болно. Групп номер 1 уншлагадаа давтай морил та dignified буюу strength гэдэг үзрийг сонгосон байна. Энэ үзэр цонхны зурагтай, шатны зурагтай байна. Энэ яалтчгүй шин зүйлд удахгүй нэвтрэх гэж байгаа. Дараагийн цикл амьдралынхаа цикл рүү орох гэж байгаа. Тэ? Юугүй амьдрал нь өөрчлөгдөх гэж байгаа. Амьдрал нь түвшин авах гэж байгаа, бэлэгдэж байгаа. За тэгээ бас энэ цонхны ард байгаа зүйл тэ удахгүй тань тохиох зүйл үнэхээр үзэсгэлэнтэй, үнэхээр гайхамшигын гэдэг ч юм уу тэ үнэхээр гоё зүйл ах бөгөөд энэ зүйлийг сахиус нь үнэхээр хүчтэй дэмжиж байгааг илтгэж байгаа хөзрийг та сонгожээ. За шууд ихний асуултыг нь харъя. Таны одоогийн байдал ямар байна вэ? Групп номер 1-ийн одоогийн байдал нь ямар байна вэ? Хараад өгье. За тэгээ энэ удаад би асуултуудад хариулахдаа чадхаараа энгийн тий астрал хариултууд гэж байдаг. Астрал хариултын үүднээс хариулах болно. За тэгээ ямар шахах нь lovers. Окей. Яг одоо бол групп номер 1 та мэдээж хайр дурлал надад ирэхгүй, бүтэхгүй, надад таарсан хүн байхгүй, тэ? Надад таарсан хүн байхгүй, олдохгүй гэсэн маш үнэхээр гутран үзэл бодолтой байгаа харагдаж байна хайр дурлалын талаар. Тэг яагаад ч юм тань таарсан хүн ер нь энэ хорвоо дээр дэлхий дээр байхгүй. Энэ 3 үзэр гарч ирж байна. Ямар 3 үзэрнүүд байна? Гологдол, сэтгэл гутрал, амар эмо байна групп номер 1. Бүр амар эмо байна. Үнэхээр эмо байна. Үнэхээр эмо байна. Өөр юу гэх вэ? Үнэхээр аимшигтай эмо байна. Амар эмо, амар сөрөг үзэл бодолтой байгаа даа. За тэгээд намаа бич хүмүүст голддог, бич хүмүүсийг голдог, тэ. Ер нь хайр гэдэг чинь гоё зүйл биш. Энээл шарахтай л зүйл, шал дэмий зүйл гэсэн юм энерги харагдаж байна. За яагаад та ийм байна вэ? Би одоо муу зангаараа ангаалтынхаа нөө сургаалынхаа мессеж рүү орох гэдэг хитгээс хараад байгаа. Яагаад ийм байна вэ?
За групп номер 1 ямар амар юм бэ? За. Нэг тал нь болохоор бүр амьдралыг болчмоор байна гэсэн мэдрэмж та бүхэнд төрдөө гэж харагдаж байна. Болчих юмсан тий. Одоо дэлхийс өнчөөсэй гэсэн юм уусл бодолтой хүмүүс байдаг шүү дээ. Ийм хүмүүс групп номер 1 дотор маань явж гинэ. Тэгээ тэрнийхээ хажуугаар хайр дурлалыг их хэмжээгээр режектлсан. Ийм байна. Тэгэхээр групп номер 1 та ингэж сөрөг үзэл бодолтой байх юм бол тий бүх зүйлийг муугаар харах юм бол айгүй гоё амгалан болно гэж боддог. Ингэх юм бол амар штэ. Ингүүл угаасаа амгалан штэ гэж боддог тал байна. Юу уншдаг нь ихэндээ шууд ангаах зүйл гараад ирлээ те тунгаах зүйл гараад ирлээ. Тэгэхээр та ер нь зур амар амгаланг олохын тулд амар амгаланг мэдрэхийн тулд итгэл найдваргүй те их юм хүлээлтэхгүй бүх юмыг сөргөөр харж ивэл угаасаа амархан амгалан ингэж ижил би амардаг. Ингэж сэтгэлээ амраана гэсэн үзэл бодол танд байна. Тэрнийхээ хажуугаар ингээд яваад ахлаар чинь амьдрахыг ер нь хүсэхгүй шүү дээ. Тэ амьдрал гэдэг чинь зовлонтой саартайгаа гоётойгоо хамт байхдаа шүүслэг байдаг учраас та чинь амьдралын шүүснээс татгалзаад байна гэсэн үг болчихж байгаа. Тэгээ бас амар overthinking буюу жоохон ихтүүлж бодох асуудал бас байж болзошгүй харагдаж шүү групп номер 1-ээ. Гэхдээ сайн мэдээгээ тэгвэл энэ бүх зүйл удахгүй хувирах гэж байна. Үнэхээр удахгүй хувирах гэж байна. Та бас Dark Night of the Soul гэж хэлдэг шүү дээ. Сүнсний харах шүн энэ төр гэлдэг те. Энийг сүнслэг хүмүүс уншиж сонирхох аяга дуртай байдаг. Надад болохоор Dark Night of the Soul гэдэг энэ сэдв надад бол сонирхолтой санагддаг. Шал дэмий санагддаг. Тэгээд энгийн нэгэн депрессэст их ялгаагүй санагддаг. Хэлчихвэл амар л хүмүүсийн дургүй их болоо тийм. Тэгэхээр та бол яг одоо Dark Night of the Soul-оор явж байна гэж харагдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ? Тэгэхээр гээд амар хүчтэй юм ороод хүчтэй уналтанд орсныхаа дараа гээд яг сэрэгдэг. Яг ингэ сэргэхийн өмнө, шинжлэхдхийн өмнө, гой зөл тохиохын өмнө тий. Гээд нүд мэлмийн нэгтгэхийн өмнө ингэж яг эрс уналтанд ордог, эрс ингэж барцууд гардаг. Сөрөг зөөс тохиодог, үйл явдал тохиодог байгаа. Энэ үллийг хүмүүс Dark Night of the Soul буюу хар шөнийн аян зам гэдэг л юу гэдэг лээ тэгэж нэрлэх дуртай байдаг. Би бол энд ач холбогдол өгөх дурггүй. Хүн эморсон ч бай, яасан ч бай. Тэ яаж жагаал тэ болгоно л гэсэн үзэл бодолтой байвал зөвөө гэж би боддог. Заавал ингэж одоо ангаахын тулд заавал төвшаахын тулд амар пат идлээ унаад ах шаардлага байхгүй гэж би хувьдаа боддог. Тийм ээ. Тэгэхээр одоо сахаа энгийнээр багслаад хэлэх юм бол та үнэхээр готрон үзэлтэй байна. Готрон үзэлтэй байгаа шалтгаан нь ингэж та готрон үзэлтэй байх юм бол итгэл найдваргүй байх юм бол илүү амар амгалан гэд буруугаар ойлгосон байна. Энийг ангаж болох нь шүү дээ тий. За тэгээ гуравт нь бас түүнээс гадна та Dark Night of the Soul буюу удахгүй тань үнэхээр том гой зүйл тохиох гэдэг учраас тэрний өмнөх ямар бас танд явагдаж байна. Окей, үнэхээр тодорхой байгаа тий. За одоо бүгдээрээ хайр таны амьдралд хизээ ирэх вэ гэдгийг хараад өгье. Групп номер 1 хайр дурлал таны амьдралд хизээ ирэх вэ? Энэ хөзөр өсөрч гарч та сүхрийн арт create structure 2-7 хоног 2 сар. Энэ бас аль нэг жилийн үхрийн ордын үеэр гэхлээр чинь 4-5 сар гэсэн утгатай байж болно. Create a structure сан структуртэй бол дэх дараалалтай бол бас энэ үхрийн орд гэдэг энерги нь өөрийгөө хайрладаг, энердэг, өөрийгөө тижээдэг, тий өөрөө өөртөө их үр шимийг өгдөг, гой хувц өмсөх, үр шимтэй амттай хоол идэх, унтж байгаа орон гэр тэр юугаа те матрас энтрээ сайхан цэвэрлэх, тухтай болгох, те гудсаа тухтай болгох. Тэ ингээд гоё таашаалтай амьдрал, таашаалыг сонгож амьдрахыг бэлэгдэж байгаа. Тэгэхээр та таашаалыг сонгож амьдрснаас эхлээд хойш 2-7 хоногоос 2 сарын хугацаанд хайр дурлалтайгаа очих болно. За ямар хүн бэ? Яг ямар хүний сахиусууд нь таны амьдралд оруулж ирэх гэдэг вэ? За айгүй ажилсаг хүн гэж харагдаж байна. За энэ үхрийн ордын ажиллагаа дээр үхрийн орд бол хамгийн ажилсаг ордуудын нэг байдаг. Бүр үнэхээр ажилсаг хүмүүсийн нэг байдаг. За сахиус нь таныг ямар хүнтэй уулзруулах гад байна вэ? Ямар хүн хүний таны амьдралд оруулж ирмээр байна вэ? Хараад өгье. Мэдээ таашаалыг сонгосны дараах 2-7 хоногоос 2 сарын дотор орж ирэх хүн хэн байх вэ? За the devil чөтгөр гэдэг хөзрөөр бэлэгдэж байна. Энэ нь болохоор муухай мэдээг хэлэхэд шууд утгаараа кармик хүн байж болно, үеийн өрийн хүн байж болно. Эсвэл материал артын хүн байж болно. Амар инээдтэй. Нэг бол үл өрөө, нэг бол зүгээр л материал артын хүн байж болно тий. Эсвэл бүр үнэхээр ийм нэмэх 18 зүйлс төр ингээд суурилс харилцаа байж болно. Тэ friends with benefits энэ гэж ярьдаг тий. Гэхдээ энэ хүн үнэхээр ач холбогдолтой болно. Таны амьдралд үнэхээр ач холбогдолтой. Магадгүй энэ нь false twin flame буюу хуурамч хэрдүүл нэж болно. Гэхдээ
Энд чинь та сив синглэрээ байж гад хуурамч хэр төлтэйг учирч байна гэдэг чинь бас амар том ахилт тахгүй юу? Яг үнэндээ те яг ингээд сүнсний хуулаараа би одоо ингээд дахиад ангаалт ингээд амар гүн юм руу орох гэдэг. Гэтэ жоохон үгүй юм яриад үгүй. Тэр нь болохоор та юу яана? Хуурамч хэр төлтэйг учирч байна гэдэг чинь та ихэр төлтэйгөө учрах бэлтгэлээ базаагаад эхэлсэн байна. Ихэрлийн аян замналт гарцсан байна гэсэн үг. Тэр хуурамч хэр төлтэйгөө холбоотой ингээд те буу юм болоод ингээд нэл хийгээд уйлаад майлаад уулзаад салаад ингэжитэл та хөгжчихдөг. Ингэжитэл таны сүнс хөгжчихдөг байхгүй юу. Тэгээд таны сүнс хөгжсөний дараа та ихэр төлтөгөө нийлждэг. Тэгэхээр хуурамч ихэр төлөөс битээ шаардлага байхгүй. Тэгээд айх шаардлага байхгүй, энэ хүнийг эсэргүүцэх шаардлага байхгүй. Тэгээд хуурамч ихэр төлтөгөө нийлж гинэ гэдэг чинь айл болох юм зугаатай байдлаар тэгээд танд таарсан байдлаар юм гоё драматай байдлаар таны хамаг юм хэцүү үзэл бодлуудыг хамаг юм хэцүү асуудлуудыг ангаачдаг. Ингэнгүүт ихэр төлтөөгөө нийлэх үүд нэгээ сайхан нээлттэй болоод өгдөг тал байгаа. За хэрвээ тийм хүн биш бол энэ зөвөрл материал ордог хүн гэж та бодож болно шүү. Окей. За энэ хүнийхэн зан характер, мэрэгжил, гадна төрх хобби. Энэ хүн ямар зан характертай хүн байх вэ? Ямар мэрэгжилтэй хүн бэ? Энэ хүний гадна төрхнийхэн талаар мэдээллийг авъя. За. Энэ хүний хобби тэг чөлөө цагаараа юу гэдэг вэ? Харъя. Окей. За энэ хүний зан характер гэвэл айгүй юм нөөлөхтэй хүн гэж харагдаж байна. Нөөлөхтэй, дотн сэтгэл дэм дулаахан санагддаг, хоол идсэн үү гэж асуудаг шүү дээ. Хоол идсэн үү, сайхан амарсан уу, өглөө нэмэн дараа мэнд гэж хэлдэг те. Ийм төрлийн хүн байна. Нөгөө зөөлхөм тухтай таатай хантай үнэхээр хантай мэдрэмж төрүүлдэг. Үнэхээр хань болж чаддаг ийм хүн байна. Ийм зан характертай хүн байна. За энэ хүний мэрэгжил нь болохоор ер нь мэрэгжлээ дөнгөж шинээр эхлээ явж байгаа. Эсвэл бусдын мэрэгжлийг нь эхлүүлж өгдөг мэрэгжилтэй гэж харагдаж байна. Юм сэтлийг өгдөг. Эсвэл зээл мэлтэй холбоотой. Зээл мөнгө санхүүгийн харилцаан төртэй холбоотой ийм мэрэгжилтэй хүн байна. За энэ хүний гадна төрх нь болохоор юм жижигхэн биетэй гэж харагдаж байна. Яалтчгүй жижигхэн биетэй, тормолцсон, ийм усархаг хар нүдтэй гэхэлэр чи усны мандалттай хүн байж болцсошгүй болоод эхэлж байна те. Ийм хүн байна. Тэгээ ийм хөөрхөн залуулаг гадна төрхтэй, залуулаг fashion senseтэй. Тэгээ ийм гоё зөөлхөн нүдэн дулаахан гэж ярьдэн штэ. Тийм тэгсэн айгүй гоё өөдрөг ийм golden retriever energy гэж байдаг те. Тийм энергитэй хүн байна. За энэ хүний хобби нь болохоор ямарваа нэгэн гоо үзэсгэлэн гадна үзэмжтэйгээр холбоотой зүйлтэй хоббитай байна. Үнэртээ ус сонирхох гэдэг ч юм уу те. Эсвэл хөөрхөн байхын царайлаг байхын хажуугаар ажиллаж гисэн лаг зохицуулдаг байх гэдэг ч юм уу те. Ингээд ийм гадна үзэмжтээр анхаардаг. Ийм хоббитай байж болно. Мейкап гэдэг ч юм уу, гадна стил фэшн гэдэг ч юм уу те. Ийм зүйлсийг сонирхдаг. За бас энийхээ хажуугаар үнэхээр ийм практик зүйлсийг ч гэсэн хобби болгож сонирхдаг гэж харагдаж байна. Энэ хүнээс юу харагдахгүй байна вэ гэхээр амар их юм бодож толгоо гашлагдаг төрлийн хүн гэж л харагдахгүй байна. Тэгээ ингээ бүр амар сүнслэг зүйлс ингэж амар шамдаж сонирхдаг төрлийн хүн гэж бас харагдахгүй байна. Тэгээ бүр ингэж амар ингэдэг тийм бол хүн биш байх. Ингээ таруу мараа ингээл уншдаг те. Тийм хүн бол биш байх шүү. За тэгээ хитрхийн юм nerdy те эсвэл ингээ хитрхийн ингээд юм амар тунгааж бодох дуртай, шинжлэх ухаан дуртай гэдэг ч юм ингээл хүмүүстэй онлайнаар мэтгэлцээл яваад байдаг гэдэг ч юм уу. Тийм төрлийн хүн бол биш гэж харагдаж шүү. За одоо эцэст нь таны single буй шалтгааныг хараад байгаа. Ямар шалтгаанаар group member-ыг та single байна вэ? Гэхдээ шалтгаан ойлгомжтой байгаа шүү дээ. Та айгүй сөрөг үзэл бодолтой байна. Тэгээ өдийг хүртэл болохоор single-ээрээ байгаа шалтгаан нь юу юм бэ? Өдийг хүртэл single-ээрээ байсан шалтгаан нь юу юм бэ гэдгийг хараад байгаа. Six of Pentacles. Энэ ангаах зүйлс гарч ирээд байна. За эцсийн ангаах зүйлсийг гарч хэлж өгөө. Тэгээд ангаах зүйлсүүд нь таалагдчихвэл нэмэлтийг аваарай. Та яагаад өдөө хүртэл single-ээр байна вэ гэхээр ерөөсө хайр дурлалын харилцаанд ашиглуулах юм шиг санагддаг.
та энэ айдас энэ шарах таны дотор үнэхээр гүн байж болцсошгүй. Тэгээ ингээд одоо ил мэдрэх боломжгүй. Бараг ингээд шууд хүн чи айгаад байна гэх юм бол үгүй шүү дээ гэж хэлэхээр те. Үнэхээр юм гүн ингээд пал хийсэн шарах байна. Тэгээ энэ шарахнаас нэлийн цухтаатай гэж болцсошгүй. Хайр дурлалд ерөөсөө би ашиглуул чинь би тэр хүнийг хайрлахад намайг эргүүлээд хайрлахгүй бол яана гэдгээс бүр үнэхээр айдгаа гэж харагдаж байна. За тэгвэл одоо энэ харж өгсөн хүн та хоёрын харилцаа нь ямар ах үед би нэмэлт асуулт болгоод хараад үгүй. Энэ хүн та хоёрын харилцаа ямар байх вэ? За таны тал тэр хүний тал та хоёрын харилцаа Two of Wands. Тийм үнэхээр юм хоёрын дунд бол үнэхээр юм материалог, махан биеийн, физиологийн юм хүчтэй таталцал яалтчгүй байгаа харагдаж байна. Яалтчгүй байх болно. Зөвхөн энэ дээр ч суурилсан харилцаа байх боломжтой. Энийг ихтэй та хоёр өөрсдөө шийдэн штэ тий. За энэ дээр болохоор та энэ хүнтэй сууж муугаад ингээ тий харилцаагаа айгүй удаан авч явахыг бол хүсэхгүй. Та баг энэ хүн ч ятгаа ер нь ямар ч хүн гарч ирсэн бай. Ямар ч хүн дээр ингэж удаан тогтоод ингээ яг жинхэнэ аль биесны үерхлийн харилцаанд орохыг бол хүсэхгүй болов та энэ зүйлээс жоохон имээдэг гэж харагдаж байна. Тэгээ шалтгаан нь болохоор та ашиглуулахаас айдаг тий. Хүний найз зөвхөн найз залуу болчвол ингээ тэр хүнд энерги зарцуулах шаардлагатай болчихно. Тэгээд тэрийг зарцуулангууд эргүүлээд нөгөө нь өгөхгүй эсвэл надаас хамаг юм авчаад яваад өгөн салаад яваад өгнө гэдэг ч юм уу. Ийм бодол таны хайр дурлалын амьдралыг бол үнэхээр удирдах чангаажуулж чадж байна. Энэ бол сайн зүйл биш ээ тий. Яа чадвал анагаагаар хэрэг хүсчихвэл анагаа чадхан чааш хүн болгон чадна гэдэг зүгээр анагаа хүсэж гэнэ үү хүсэхгүй байна уу гэдгээр нь ялгаатай шүү дээ тий. Eight of Swords нөгөө хүний талд болохоор та юу мэрчмдээ таны хажууд ахта өөрийгөө үнэхээр чөлөөтэйгээр мэдрэх болно, эрх чөлөөтэйгээр мэдрэх болно. Тийм утгаараа хэрвээ та хоёр харилцаанд орох юм бол эрхэх юм бол энэ үнийг чангаасан гэдэг ч юм уу контролцсон, ингэж мэдрэмжийг төрүүлвэл энэ үнэхээр дургуутсах болно. Гэтэ мэдээж энэ чи харилцааны дөнгөж ихний төвшин шүү дээ. Тэгээ харилцаагаа сайхан үргэлжлүүлээд ингээд явж итэл та хоёр ингээ ангаагдаад нэгэндээ дасаад тухлаад суугч магадлал байж болцсошгүй. За тийм ээ уншлагын эхнийхнээс ингээ сайхан бүрэн бүтэн боллоо. Групп номер 1, групп номер уншлагын нэмэлт хэсгээр нь болохоор дандаа гүн асуултуудыг харна. Тэр дандаа тийм эсвэл үгүй гэдэг асуултыг харж өгнө. Түүнтэй хурдан нэлийн тулд юуг ангаах вэ? Тэ энэ харилцааны сүнсний учир бас сургаал юу вэ? Ямар сахиус бурхан энэ та хоёрыг хамнилуулах гээд байна вэ? За тэгээ та хоёр суух уу? Бас тэгээд хайр дурлалтай холбоотой синхрон дохиог нь харж өгөөд болох болно. За нэмэлтийг амаарч санагдаж байгаа цаг хугацаа, санхүү энерги ч гэсэн бэлэн байгаа болвол боломжтой байгаа бол нэмэлт хэсэг дээр нь тань зориулсан арван мэдээлэл байгаа гэсэн үг юм шүү. Хэрэг бичлэгийн энэ өндөрлөмөр санагдаж байгаа бол миний бусад бичлэгүүдийг сонирхоод үзээрэй гэж би урьж байна. Тэгээд тэр дундаас хэдий огноонд оруулсан үл хамааран хамгийн их татагдж байгаа бичлэг байвал тэнцэн тань зориулсан их арвин их мэдээлэл байгаа гэсэн үг юм шүү. За үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. За групп номер 2 уншлага тавтай морил та хулд цагаас ба лили гээд цэцэгтэй энэ өдрийг сонгосон байна. Өдрийнх нь англи үгээр бичсэн байгаа утга нь болохоор purification буюу цэвэршүүлэл. Цэвэрлэгийн ариутгал гэсэн утгатай үг байна. За үнэхээр сонирхолтой. Тэгэхээр үнэхээр их юм шим тэм тижээлтэй ариун орчинтой, үзэгсэлэнтэй орчинтой цэнгэг ус гэсэн иймэрхүү өгнүүд дотор бол бодогдож орж ирж байна. Шууд уншлага руу нөрье. За. Групп номер 2 таны одоогийн байдал ямар байна вэ? Хариултыг юм сайхан чадхаараа энгийнээр тэг хөнгөнөөр хараад өгөх болно. Тэгээд тэгж хариултуудыг харах нь таалагдж гинөө зүгээр нөө документ дотор хийлээд өгөөрэй. Групп номер 2. За. За таны одоогийн байдал ямар байдалтай вэ? Justice. Шудраг бас окей. Page of Swords. Тийм. За окей. Тэгэхээр та маш хүчтэй жинлүүрийн ардын нэрэг бол мэдрэгдэж байна. Та өөрөө жинлүүрийн ардтай уулзсаншгүй. Эсвэл таны яг одоо сонирхож байгаа хүн гэдэг ч юм уу. Эсвэл
таныг хүсэмжилж байгаа хүн жинлүүрийн ардын чанартай байдаг байж болзошгүй. Тийм танаас маш юм хөндийн нэрэг мэдрэгдэж байна. Маш хөндөй, хүйтэн, зарчимсаг. Тэгээ би өөрөө сон гэдэг хүн, би өөрөө амар зарчимсаг хүн байсан. Тэгээд ихэрдлийн харилцаанд орохын тулд, нөхөртөөгөө нийлэхийн тулд яагаад тэрхий зарчимсаг байгаад байсан, яагаад юм хатуу байгаад байсан бэ гэдэгтэйгээ нүүр тулаад ангаах шаардлагатай болж исэн. Гэтэ таны уншлахын ихнийхэн хэсгээр нь би ангаалтыг тийм ч их ярихгүй бай. Тийм л та ямар ч хэлээс айгүй хөндий байдалтай байгаа. Ерөнхийдөө нэлийн хайр дурлалын талбар хайр дурлал гэдэг зүйлсэд нэлийн сэтгэлээр унсан байдал бол харагдаж байна. За гэхдээ тодорхой хэмжээнд өөдрөг бол байгаа, боломж бол байгаа гэж боддог. Танд боломж бол байгаа гэж боддог. За тэгээ тантай юм оюун бодлын хэмжээнд, логик хэмжээнд ингээ сайхан сонирхолтой юм тантай ярилцах, сонирхолтой сэдвүүдийг хуваалцах тийм юм ухаантай хүнийг ухаантай хүнтэй хамт байхыг бол хүсэж байгаа гэж харагдаж байна. Тийм сайхан залуулаг сэтгэхүйтэй, сэтгэлгээтэй тий хуучинсаг биш, бүүмөр биш гэдэг ч юм уу тий. Ийм хүнтэй таарах юмсан гэж бодож байгаа бодол бол танд байгаа байна. За тэгээ яг одоогийн байдлаар айгүй бичиг хэрэг, бичиг баримт гэдэг зүйлстэй зуралдаж иж болзошгүй. Шууд утгаараа гэмт хэргийн зүйлсүүдтэй зуралддаг. Та цагдаа хүн байж болзошгүй, тий хуульч хүн байж болзошгүй, шууд утгаараа ч тийм хүн байж болзошгүй. Хэрвээ тийм хүн биш бол та бараг л цагдаа хуульч мэд айгүй зарчимсаг байгаад байна л гэсэн утгатай хөзөрнүүд харагдаж байна. За одоо болохоор хайр дурлал таны амьдралд хизээ орж ирэх вэ гэдгийг хараад өгье. Групп номер 2 хайр дурлал таны амьдралд хизээ орж ирэх вэ? Оо. 11 та listen to friends. 11 өдөр 11-7 хоног. 11-7 хоног гэдэг чинь 2-3 сарын бараг 4 сарын хугацаа юм ихтэй. Тэгээ 11 гэдэг нь хумхын ортыг бэлэгдэж байна. 11 сарыг бэлэгдэж болно. Хэрвээ хумхын ортыг бэлэгдэж байгаа бол 1 сар 2 сарын үеэр гэсэн утгатай. За таны найзын хүрээлэл донд танд хань болохоор хүн байна. Тэ сахиус бурхнаас нь заяасан тантай ханилаараа групп номер 2-тай ханилаараа үерхээр хосын ярилцлага үүсгээрэй гээд учруулсан бэлтгэсэн байгаа нэг хүн дор иж нэг хүн таны найзын нөхөрлийн хүрээлэлд бол байна гэж харагдаж байна. За энэ ямар хүн бэ? Ямар учиртай хүн бэ? Дээрээс нь энэ талаар мэдээлэл хараад өгье. Оо. Nine of Wands. За номын ордын нэр жоохон гарч ирж байна те. Морины зурлал гарч ирээд. Nine of Wands. Амар их өөрийгөө батлах гэж хичээдэг. Айгүй өөрийнхөө тал үздэг. Өөрийнхөө тал үздэг гэхэлэр жоохон муухай ч юм уу нэг одоо юу гэдэг те. Ийм доожоогүй хүн бол биш. Доожоогүй. За яасан ч үл яадын гэдэг ийм назгаан хүн биш гэж харагдаж байна. Айгүй ирч хүчтэй. Ирмэлцэлтэй, хүсэл ирмэлцэлтэй, passionтэй. Тэ айгүй их хийж бүтээ гэсэн сэтгэлтэй, юмыг сурыг гэсэн сэтгэлтэй тэ. Аав ээжийн сайн хүү, сайн охин гэдэг энэ үгээс орж ирж байна. За энэ хүний зан характер, мэрэгжил, гадна төрх, justice тушаар гарсан байна. Гадна төрх буржур өстэй хүн гэж харагдаж байна. Хөрх юм дээ. Хобби. Вау. За. Зан Ace of Swords доошоор гараад ирсэн. Жохон юм зан нь болохоор юм жоохон мелодрама гэдэг байдаг тийм мелодрамаг одоо юу гэж тайлбарлах вэ? The Romeo and Juliet, Romeo ба Juliet гэдэг энэ дуурийн тоглолтыг бодолцож үзэх юм бол энэ бол романтик чанартай юм юу гэдэг зүйл юм бол мөн те тэрнийхээ ажгаар айгүй мелодраматай буюу ийм гониглаар дуустдаг гэдэг ч юм уу те одоо бас дээр үед нэг хинээчлээ
тоглосон нэг Диважингийн шат гэдэг л ийм солонгос кино байгаад байдаг гэсэн. Тэр кино бол ийм юу мелодрама мөн байсан. Одоо юу гэдэг те хүн заяаны ханигаа олсон чинь заяаны хань хор тавдраар гэд хар тодрослоо бүх үсээ алдаад эсвэл хараагүй болоод гэдэг ч юм уу те ингээл өвчин зовлон болоод тэрнээсээ болоос алцдаг гэдэг ч юм уу. Тэгээ хайртай өн болохоор гол дүрийн хүнийгаа шархлуулахын тулд хоёлаа саллаа би чи надад таалагдхаа болсон гэж худлаа хэлж байгаа салцдаг тий. Яг өндө хор тодор туссан байсан. Яг өндө өвдсөн байсан гэдэг ч юм. Тийм мелодраматай юмнууд байдаг да. Энэ хүний зан характер нь яг тийм. Энэ хүн гэд ийм нэг жоохон юм инээдтэй мэт хөөрхөн хүн байна. Яг зан характер нь гэвэл яг нэг тийм жоохон мелодраматай. Яма жоохон бахад манай эцэг их хоёр салж исэн байхгүй юу гэдэг ч юм уу тий. Яа энэ төрөд ах юм аа. Oh my god. Тийм байна. Тэг ингээд манай захирал өнөөдөр айгуу муухай харилцсан гэдэг ч юм уу те. Ийм жоохон ер нь бол жоохон юм урлагийн мэдээж урлагийн мэдрэмжтэй. Гэхдээ ийм жоохон юм гониглын ауратай. Гэхдээ тэр гониглын аураа нь өөрийг илүү үзэсгэлэнтэй болгодог гэдэг ч юм уу. Энэ гониглын аураа нь өөрийг илүү сонирхолтой болгодог гэдэг ч юм уу. Ийм хүн байна. Одоо нэг ballet Swan Lake гэдэг байдаг те. Хун нуур гэдэг байлоо. Тэгээ хун нуур дээр нэг цагаан хун нэгэд нас араад дуусдаг шүү дээ. Тэ өхөө дуусдаг. Тэр мэр иймэрхүү зохиолууд бол амар мэдрэгдэж ин тэр ийм яруу наригч юм болоо. Эсвэл шууд утгаараа ийм төрлийн мелодраматай зохиол бичдэг ийм зохиолч хүн юм болоо. Тэ ямар ч үгээс энэ хүн урлагийн талбар руу шилжүүл хүмүүсийн зүрхийг бол чичрэгнэ. Энэ бол урлагийн салбарлал ормоор л юм байна да. За мэрэгжил нь болохоор justice доошоо харцсан. Айгуу сонирхолтой. Энэ бол ерөөсөө юмны шудраг бусыг илчилдэг юм мэрэгжилтэй хүн гэдэг тэгэхээр амар сурхийн мэрэгжил одоо гарч ирээд ах юм. Цагдаа хуульч шүү хэнтергээ те. Тэгээ ялангуяа яг юмыг болохгүй байгаа зүйлсийг ажиллахгүй байгаа зүйлсийг зүйлс очиж ингэж нүүр тулдаг. За энгийнээр харах юм бол өдөр тутмын амьдрал дараа төхөм жишээ нь болохоор бизнесийн хүрээнд quality assurance буюу те одоо чанарыг шалгадаг гэдэг ч юм уу те. Эсвэл одоо ажилчдынхаа ажлыг шалгадаг менежер гэдэг ч юм уу. Аль нь болохгүй байна. Хаана алдаа гарчив гэл ингээл юмны алдаа засдаг, болохгүй байгаа зүйлсийг нь засдаг. Очиж болохгүй байгаа зүйлсийг нь очиж ингэж одоо нүүр тулдаг. Судалдаг ийм төрлийн мэрэгчлэлтэй хүн гэж харагдаж байна. За эсвэл энэ хүн өөрөө үнэхээр шудраг бусаар хохирсон ажлынхаа хүрээнд бол ямарваа нэгэн зүйл үнэхээр шудраг бусаар хохирсон хохирлыг амтсан хүн гэж харагдаж байна. За энэ хүний гадна төрх нь амар хөөрхөн пүүдэл гарч ирсэн байгаа. Nine of Cups доош харцсан. Энэ хүн өөрийнхөө гадна төрхөндөө үнэхээр сэтгэл ханамжгүй байдаг. Тэгээ энэ хүн яаж сарайлаг болсон яаж ч хөөрхөн болсон хизээч өөрийнхөө гадна төрхнөөсөө сэтгэл ханамжийг бол авч чадахгүй гэж харагдаж байна. Тэгээ үнэхээр өөрийнхөө гадна үзэмжтэр тавьж байгаа стандарт бол амар өндөр. За тэгээ яг гадна үзэмж нь болохоор үнэхээр юм дулаахан нөөлөхтэй нүдэн дэвтэйхэн ийм гой цэвэрхэн за тэгээ юм жоохон булчинлаг хүн бас шүрмэстэй хүн байж олон булчин шүрмэстэй. Тэгээ мэдээж үнэхээр юм буржгар борстэй ийм сонирхолтой содон хамартай тэг жижигнүүдтэй хүн байж болно. За энэ хүний хобби нь болохоор death доошоо харж гарч ирсэн. Хобби нь болохоор яалтчгүй сүнслэг зүйлсийг сонирхдаг. Сүнслэг зүйлс, дараагийн амьдрал, дараа насны амьдрал, хариг гариг тий ийм 8 дугаар гэрээ хилэнцэн ордлог зүйлсүүдийг хобби болгож судалдаг харагдаж байна. За бас мэдээж далайн амьтдыг сонирхдаг гэж болно. Гэтэ далайн амьтдыг сонирхож байна гэдэг чинь ингээд ийм даалт нууцлаг зүйлсийг сонирхоод байна шүү дээ тий. Дандаа ийм даалт нууцлаг зүйлсүүдийг сонирхдаг ийм сонирхолтой хоббитэй хүн байна. Ер нь ингээд нийлэхүүд нь харах юм бол гал сайлах усны энергиуд нь айгуу давамгай тэгээ шороо энерги айгуу тутамг байгаа хүн гэж харагдаж байна. Тэгээ шороо энерги тутамг байлаа гэд муу гэсэн үг биш. Зөв хүмүүсийн астрологийн юуг энергийн тогтолцоог харах юм бол ийм энергиуд давамгай байна да тэр энергиуд давамгай байна да гэж харагддаг. Тийм хүн байна шүү. За энэ хүнтэй хаана учрах вэ? Ямар газар учрах вэ гэдгийг харж өгье. За энэ хүнтэй ямар орчинд хаана учрах вэ? Ийм сонирхолтой үнэхээр сонирхолтой хүн байна. Уйдгартай хүн бол ерөөсөө мэдээж биш байна те. За энэ үнтэй хаана учрах вэ?
Rekindle. Every relationship has magical moments that can be rekindled. Moment. За хоёр кофений болцоод явж байгаа бол харагдаж байна. True love доош харсан байна. Тэгээ энэ хүнийг бол та яг өөрийн жинхэнэ хань ижил гэж бол анхандаа бол танихгүй. Тэгээ жинхэнэ хань ижил мөн үгүй юу? Бас мэдэхгүй байна одоохондоо. Үзрэнд харуулаагүй байна те. Тээнүүдээ яалтчгүй гадаа уулзж байгаа харагдаж иж уулзшгүй. Мэдээж онлайнаар танилцсангуудаа гадаа анхныхаа болцоо хийж иж болно шүү дээ. Юм нартай, террастай газар гэдэг ч юм уу, салхитай газар. Тэгээ өдөр нь болцоогоо эхлүүлчихэд орой хүртэл болцдог юм болцоо байдаг шүү дээ. Өдөржингөө хамт болцдог. 2-3 цаг кофе ууцуучаад ингээд хараад ажилдаа яваад өгдөг биш. Сайхан кофегоор эхэлж уулзсангуудаа орой нь сайхан паркаар алхахдаг гэдэг ч юм уу те. Ингээд ийм байж болно. Зөндөө холоодаа болцоонд явнаа гэж харж байна. Яг хаана анхны удаа уулзах вэ? Хаана анхны удаа танилцах вэ гэдэг мессеж бол хаалттай байна, нуулттай байна, нууцлалтай байна. За одоо болохоор эцсийн асуулт нь жижигхэн хамгаалттай асуултыг харна. Тэр нь болохоор та сингл байгаа шалтгаан нь юу вэ? Group number 2 яагаад сингл байна вэ? Яагаад сэв синглээр байгаад байна вэ? За group number 2 ямар аль нэг X-ээсээ өмнөх X-ээсээ маш хүчтэй шарахыг авсан. Тэрнээсээ болол сингл байгаад байна. Тэрнээс үнэхээр дахиж ингэж шархалахаас үнэхээр имэжина дахиж шархалмааргүй байна. Тэгээ үнэхээр ингэж ангааж дийлдэггүй шарах таны зүрхэнд бол суучихсан байгаа харагдаж байна. Тийм шархнаас л дахиж одоо зүрхэн шархаар дүүрэн байгаад ахлаар шинэ хүнийг, шинэ зүйлийг, шинэ энергийг амьдралтаа оруулж ирэхэд хэцүү болсон байх болно гэж харагдаж байна. Тэгэхээр хэрвээ та дараагийн хүнтэй уулзраа, дараагийн хүнтэй сайхан болцоонд яваад аз жаргалтай баймаар байвал энэ хуучин шархтайгаа нүүр тулах нь байна тий. Хуучин энэ муухай шархнуудаа нүүр тулаад мэдрэмжүүдээ мэдрээд ангааж өгөх нь байна шүү. За group number 2 уншлахын эхнийх нь ингээ боллоо. Одоо бүгд нэмэлт хэсэг рүүгээ шилжээ. Нэмэлт хэсэг дээр тийм үү эсвэл үгүй гэдэг асуултыг харж өгнө. Ямар сахиус бурхан та хоёрыг хамт байхыг хүсэж байна вэ? Нийлэх гэдэг нь үед харж өгнө. Энэ харилцааны сүнсний учир ба сургаал юу вэ? Тэгэхээр энэ хүн танд юмыг заагаад салаад заачаад сургаал болчоод салаад яваад өгөх нь үү эсвэл таны яг зайны хүн суух нь мөн үү харж өгч байгаа юм. Түүнтэй хурдан хэлхийн тулд та яах ёстой вэ? Ямар ангаалтыг хийх хэрэгтэй вэ гэдгийг харж өгнө. Та хоёр суух хувь зайтай хүн үү гэдгийг харж өгнө. Тэрээр суувал яг уу суухгүй яг уу те. За хайр дурлалтай холбоотой синхрон сахиусны тохиог нөхөрлөлцөөд уншлах нь болох болно. За хэрвээ та манай нэмэлтийг маань амарч санагдаж байгаа санхүү цаг хугацаа энерги мэдрэмж гэсэн ахуйд ингээ бэлэн байгаа болвол нэмэлт хэсэг дээр нь танд хандсан мэдээлэл арвин байгаа гэсэн үг юм шүү. Хэрвээ нэмэлтийг амар санагдаж байгаа энэ уншлагын чинь өндөрлмөр байгаа болвол миний бусад бичлэгүүдийг сонирхоод үзээрэй гэж урьж байна. Тэгээд миний бусад бичлэгүүдийг болохоор хуучин шинэ гэж хамаарахгүйгээр хамгийн татагдсныгаа сонсоход тэнд нь тань зориулсан мэдээлэл арвин байх юм аа. За тэгэхээр туудахгүй дараагийнхаа юмар уулзъя. Үнэхээр их баярлалаа. За group number 3 уншлагадаа тавтай морил та Aphrodite self love гэдэг дайрэгтэй өдрийг сонгосон байна. За энэ бол яалтчгүй үнэхээр хүчрхэг хөзөр бол мөн бүхнийг татдаг тий бүхий л хайрыг өөртөө татаж байдаг хайр дурлалын дарих бол Aphrodite шүү дээ тий үнэхээр асар их хүч чадалтай, асар их гоо үзэсгэлэнтэй, асар их юм соронзын энергитэй дарих бол Aphrodite юм аа. За шууд уншлах нь оръё. Group number 3 таны одоогийн байдал ямар байдалтай байна вэ? За group number 3 таны одоогийн байдал ямар байдалтай байна вэ? Хараад өгье. Ooh, get a coin. 8 of Pentacles. Айгүйх ажилсаг байгаа, ажил дээр анхаарсан байгаа, амьдрал дээр анхаарсан байгаа. Үнэхээр grind хийж байгаа. Grind гэдэг нь болохоор нэг зорилгыг тавьчаа. Тэр зорилгынхаа араас өдөр тутамд үнэхээр тууштайгаар хичээл сэтгэлийг оруулахыг хэлж байгаа. Маш их ажилсаг байна. За, group number 3 өөр таны амьдралд юу тохиож байна? Одоогийн байдал ямар байдалтай байна? The Devil, King of Cups. Таны амьдралд бодож байгаа, санаж байгаа нэг хүн бол байна. Нэг биш хүн байж болзошгүй. Гэхдээ ямар ч хэлсэн дорож нэг хүн бол байна. Тэ энэ хүнд
та масар ихээр татагддаг, бүр үнэхээр хүчтэй татагддаг гэж харагдаж байна. Тэгээ энэ хүн үнэхээр танд сайхан хүн шиг санагддаг, гоё хүн шиг санагддаг. Гэхдээ энэ харилцаа токсик юм шиг байж болцсохгүй жимээдэг, эсвэл токсик байх үеч байдаг. Тэ эсвэл энэ хүн магадгүй материал ордын хүн байж болцсохгүй. За энэ тал дээр би нэмэлт мэдээллийг харъя. Admire. It's time to think of everything that you admire in your partner. За групп номер 3 маань зарим нь болохоор хостой хүмүүс аж болцсохгүй, эсвэл зарим нь яг үнэхээр сайхан зөв хостой болох тал дээр үнэхээр 100% анхаарсан байгаа, 100% хичээж байгаа хүмүүс байна. Тэг яг сайхан хантай байхын тулд би өөрөө зөв хүн байх хэрэгтэй, өөрөө сайн байх хэрэгтэй. Би өөрөө амьдралдаа буур суурьтай ингээ юм олоод авцсан, бүтээцэн, тэг гадна төрхөө фэшн, гоо үзэсгэлэн ингээ зохицуулсан болгоцсон. Тэг дадаал ажлын хэмээгээ идрээ зохицуулж би өөрөө сайн болцсон байх хэрэгтэй гэсэн үднээс өөр төр айгүй сайн ажиллаж байгаа ийм хүмүүс байж болно. Эсвэл групп номер 3 танд хин нэгэн хүн тань таалагддаг, үнэхээр хүчтэй татагддаг нэг хүн таны амьдралд байгаа гэж харагдаж байна. За энэ хүнийхэн талаар сахиус нь юу гэж хэлмээр байна вэ? Хэрвээ энэ хүн байгаа болвол энэ хүн байхгүй ч болцсохгүй шүү дээ. Зүгээр хамгийн сайхан хайр дурлалтаа учрах гад өөрийгөө бэлдэж байгаа хүмүүс аж болно. Гэхдээ яг нэг хүний таачулсан нэг хүнийг ингэж хүчтэй бодож байгаа бол энэ хүнд энэ харилцааны талаар сахиус нь юу гэж зөвлөмөр байна вэ? За энэ үзрнүүдийг сайхан энергийг нь харлаа. Энэ хүнтэй хитрхийн наалтан баха байна. Өөр дээр анхаараарай гэж зөвлөж байна. Сахиус нь өөр дээр анхаараарай. Энэ хүнд ингээ амар attached байна. Тэ attachment байгаад байна. Ингээ наалтан хайрал байгаад байна. Энэ хүний яг ямар зан характерт нь татагдж байна. Ямар чанарт нь татагдж байна. Энэ хүнээс ямар энерги мэдэрдэг учраас тэр нь татагдж байна. Тэр татагдж байгаа зүйлийг, тэр татагдж байгаа энергийг яг одооноос та өөрийн дотроос мэдрээрэй. Тэр хүн амар гоё юм кул санагддаг. Тийм бол та өөрийгөө кулээр мэдрээрэй. Энэ хүн амар гоё зөөлхөн дараахан санагддаг. Тийм бол өөрийнхөө зөөлхөн дараахан энергийг дотроос яг одоо мэдрээрэй. Гэтэ зөөлхөн дараахан энерги мэдэрнэ гэдэг нь өөрийнхөө сагсуу галзуу талыгаа унтраана гэсэн үг бол биш те. Энергитэй талаа унтраана гэсэн үг биш. Хоёулангийн зэрэг мэдэрч болдог. Гих мэтчлэн ийм жоохон гүн ангаалтын зөвлөгөө шургаад ороод ирлээ. Окей. За групп номер 3 дээр таны яг жинхэнэ гоё хайр дурлал хизээ ирэх вэ гэдгийг хараад өгье. Яг жинхэнэ гоё хайр дурлал хосын хүн хизээ орж ир таны амьдралд орж ирэхээр төлөвлөгдөж байна. За Leo Арслангийн орд release the power of your heart. Зүрхнийхээ хүч чадлыг суллаарай гэсэн юм үнэхээр сонион зөвлөгөөтэй хөзөр гарч ирж байна. 5-7 хоног 5 сар. 5-7 хоног гэдэг чинь 1-2 сарын хугацаа, 5 сар гэдэг чинь хагас жилийн хугацаа байна те. За тэгээ мэдээж Арслангийн ордын үеэр бас байж болно. Арслангийн ордын үеэр гэдэг чинь 7-8 сарын үеийг бэлэгдэнэ. За ийм хугацаанд байх нэ release the power of your heart. Тэгээ та өөрийнхөө зүрхэндээ бууж өгөөд те үнэхээр зүрхээрээ бүх шийдвэрүүдээ зүрхээрээ гаргадаг болоод бодлороо биш, айдсаар биш, стрессээр биш яг зүрхээр юг хиймээр байна, юг амьдралтаа дуудмаар байна, ямар хүнтэй баймаар байна. Үнэхээр яг 100% зүрхээ чагандаг яг зүрхэндээ та бууж өгөөд те зүрхээрээ өөрийнхөө амьдралыг удирдуулах юм бол та өөрийнхөө зөв хүнтэйгээ нийлэх нь илүү хурдан байх болно гэдэг зөвлөгөөс гарч ирж байна. За танд төлөвлөгдсөн байгаа энэ хүн нь таны зөв хүн нь ямар хүн бэ? За групп номер 3-ын зөв хүн нь ямар хүн бэ? За энэ хүний зан характер ямар вэ? Зан характерыг нь бэлэгдэх үзрийг харъя. За энэ хүний мэрэгжлийг нь бэлэгдэх үзрийг харъя. Ямар мэрэгжлтэй хүн бэ? За энэ хүний гадна төрхийг нь харъя. Ямар гадна төрхтэй хүн бэ? За энэ хүний хобби, тэгээд чөлөө цагаараа гэдэг зүйлсийг нь харъя. За энэ хүзэр болгон дээр нь би нэмэлт тайлбар хүзэрнүүдийг хармаар санагдаж байна.
газаан төрх. Нүний мэрэгжүүл. 2 үзэр очирч байна. За гадна төрх. Wow, hobby. Окей. Яасан сонирхолтой юм бэ? Жохон dark хүн байна. Манайхаа. Жохон dark хүн байна. Баг зэрэг жокерлог нэрхтээ. Дийлжүүл амар сонирно. Жохон dark хүн байна. Миний унших төрлийн дуртай төрлийн хүн бол биш юм байна. За энэ хүн бол жоохон хөдөлгөөн ихтэй хүн. Ер нь байгаа байдал нь ерхий харах юм бол айгүй хөдөлгөөнтэй хүн. Нийгэмдээ баригдсан биш. Тэгээ сайн тал нь гэх юм бол үнэхээр нээлттэй бодолтой. Open minded гэдэг шүү дээ. Open mind you. Яваад байдаг нэг рэл жоохон тийм төрлийн хүн байна. За тэгснээ тийм ерөөсөн нийгэмдээ баригдсан биш. Хий нэг хүнтэй үерхэх, ер нь үерхэл харилцаа гэрлэлт гэдэг зүйлээс жоохон хол байдаг. Тийм зүйлд өөрийгөө баригдуулахыг хүсдэггүй. Эрхчлөөтэй байхыг хүсдэг. Тийм хүн байна. За тэгээ өөрийнхөө амар амгалангийн ямар хэцүү уншлаг вэ? Ёо. Би энэ уншлагыг одоо яаж хүмүүст хэлэх юм бэ? Надад зөвлөгөө хэлээд өг. Би сахиусаасаа зөвлөгөө авах. Би ийм энергийг одоо яаж хүмүүст үнчээр хэлэх юм бэ? Яаж хэлэх вэ? Телепатhy. Ёо. За тэгээд угаасаа энийг сонсох шаардлагатай хүмүүс нь сонсож байгаа бах тий. Тантай дараагийн нийлүүлэх гэж оролдож байгаа хүн нь таны амьдралд орж ирэх гээд байгаа дараагийн хүн нь үнэхээр bad boy байна. Үнэхээр bad boy, bad girl, үнэхээр муу хүн байна. Муу хүн. Ерөөсөө шуулдгаараа муу хүн байна. Би одоо өөр юу гэж хэлэх вэ? Муу хүн байна. Тэ ингээд өөрийн амар амгалан, өөрийн ааш шараалын төлөө, өөрийн тайван байдлын төлөө гэмт хэрэг ихэд бол бэлэн хүн байна. Тэ хулгаан хийх, худал хуурмаг хийх, би л болж ивэл гэдэг. Би л өөрийнхөө ааш жаргалыг хамгаалах хэрэгтэй зү. Би өөрийгөө би л ингээд авч явал болно зү гэд ингээд ерөөсөө муу юм хийдэг юм байна. Окей. За тэгээ мэрэгжил нь болохоор ингээд амар бусдыг шүүж мүдэг юмыг ингээд холдуулж молдуулдаг. Юм сонион байна. Ямиг салгаж малгадаг. Нэг амар юм шүүсэн магадгүй подкаст энтертэй гэдэг ч юм уу. Тэ ингээд нөгөө нэг юунууд эдэн штэ. Би яг хараалыг хэлэх гэж байна. Нөгөө нэг инсэлүүдийн подкаст энтер гэдэг штэ. Барин тиймэрхүү ч юм байж болцсохгүй. Ямар ч үлсэн амар юм хүм шүүж мүдэг. Ер нь ингээд тийм сонион байна. Тэ нэг ажил дээр тогтдоггүй ингээ нэг ажлаас нөгөө ажил руу ингээл яваад байдаг гэж салаал ажлаасаа гараад яваад байдаг гэж болцсохгүй. Тэгээ яагаад ажлаасаа гараад байдаг гэдэг тэр ажил хангалттай санагдаагүй гой байгаагүй. Тэ? За энийх нь ингээд байгаа шалтгаан нь болохоор бас амьдралын зорилго нь сайн талтай муу талтай байдаг. Тэгээд ингээд ийм тайван биш доторгүй давтаргүй ингээл юм шүмжлэл яваад байгаа нь ингэснээрээ өөрийгөө ийм алсын дөрвтэй зүйлийг бүтээж гинэ гэж өөрийгөө боддог. Тэ ингээ би нэг ажлыг хаяал дараагийн ажил руу ороод тэрийг дахиж хаяал ингээ яваад байгаа нь нэг мөсөн үрд тогтоох ингээ энэ бол алстаа сайн шийдвэр юм аа гэж өөртөө худлаараа л яваад байдаг. Тийм хүн байна. За гадна төрх нь болохоор яг булчинтай тий юм шүрмстэй аюутай тэгснэ магадгүй адреналин энэ төр хөөдөг гэдэг ч юм уу тий рок клайминг энэ төр шударга хийдэг гэж болцсошгүй. Гэтэ гадна төрх нь бол яалтчгүй ингээ яг ингээд аягүй шархыг амссан, зовлон амссан гэдгийг ингээд өөрийнхөө төрх болгосон хүн гэж харагдаж байна. Аягүй их зовлоныг амссан, аягүй шархалсан. Ер нь жоохон хохирогч төрхтэй гэсэн үг. Тэ? За тэгээ энэ хүний хобби гэдгсэн чи одоо юу юм бэ? Яа, хобби нь болохоор хүүхд хэрэгүүлэх гэж харагдаж байна. Яг шууд утгаараа. Queen of Wands санаад ирчихсэн. Хүүхд хэрэгүүлэх те. Хэрэг эмэгтэй хүн болвол өөрийнхөө ингээд юм одоо хүүхэн тал гэх юм уу. Одоо өөрийнхөө гоо үзэсгэлэн ашиглаж бусдын амьдралыг нураах. Энэ бол ингээд өөрийнх нь хобби. Хэрэг эмэгтэй хүн бол эрэгтэй хүн бол хүүхд хэрэгүүлэх. Хүүхнүүдийн амьдралыг нураах. Ямар хэцүү уншлага вэ? Яагаад? Яагаад?
Яагаад надад ийм мэдээлэл харуулдаг байгаа? Яагаад миний групп номер 3-т ийм мэдээлэл харуулдаг байгаа? Яагаад ийм хүнтэй нийлүүлэх гээд байгаа? Ямар учиртай? Тэгэхгүй бол урагшлахгүйсэн. Тэгэхгүй бол ингээд яа за энэ хүн бол ерөөсө 100% кармик хүн байгаад байгаа байхгүй нараа тэгээ devil гараад ирсэн байж шүү дээ. Кармик хүн байж болцсошгүй гэдээсэн. Энэ бол 100% кармик хүн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр group номер 3 та маань group номер 3 маань одоо жоохон ангаалтын гүн сэдвлээ орлоо энгийн сэдвээ болоод тэр нь болохоор та маань жоохон буруу замаараа яваад байна тий. Дэлхийд дээр ч хүмүүс яг ямарваа нэгэн зорилгыг тэгээд мэдлдэг. За би дэлхий дээр энэ насанда ийм зүйлийг сурна гэж бодсон байдаг ч юм уу те. Эсвэл дэлхий дээр ийм зүйлийг бүтээнэ гэж бодсон байдаг ч юм уу. Эсвэл дэлхий дээр ингээ өдөржин шөнөжин цэцэг түүжил амьдрна гэдэг ч юм уу. Ингээд ийм ямар ч хамаагүй зорилго тэгээд хүрээд ирсэн байдаг. Тэгээд дэлхий дээр тээж ирэх тэр одоо ордны бэлгшээл ийм ямар жилдээ ийм ордтой, ийм энергитэй, ийм оронд, ийм царай төрхтэй ингэж мэдлж байгаа нь ерөөсөө таны амьдралын зорилготой холбоотой байдаг. Тэгэнгүүт та яа дэлхий дээр ирчээд өдөржин шөнөжин би цэцэг түүжил ингээ гүйж харааж амьдарч байгаанаас гарнаа гэд ингээд сонгоод ирсэн болвол тэрнийхээ оронд та ингээд амар ачаалалж ажил хийдэг болвол та ингээд үнэхээр дэлхий дээр цагаа урж ийна гэж тооцогддог. Хичнээн таны хийж байгаа үр бүтээмжтэй байсан ч бай тээ. Таны сүнсний зорилго, таны сүнсний өгдөл нь өдөр болгон цэцэг түүх гээд ирсэн бол битгий ажил хий тээ. Яг сүнснийхээ амьдралынхаа зорилгынхаа дагуу л байх хэрэгтэй. Гэтэ энэ бол айгүй юм мэдээж юм сонин жишээ гэдэг би мэдж байгаа. Тийм. Гэтэ таны амьдралын зорилго. Та амьдралын зорилгын хатлаар сайн бодолцож үзээрэй. Тэгээ яг одоо амьдралаа амьдарч байгаа байдал нь үнэхээр тань 100% окей байна уу? Эсвэл таны амьдрал тийм сонио өөрөө өөрийгөө дарангуулан байж, өөрөө өөрийгөө шахан байж ингэж хийдэг те. Өөрөө өөрийгөө гажуулан байж, өөрөө өөрийн үнэлэмжүүдийг хүртэл урган байж те. Одоо юу гэдэг ажлынхаа төлөө хүн яах л ёстой штэ амралтай юу нойроо гэж яах ёстой штэ энэ гэдэг ч юм уу те ажлынхаа төлөө хүн өөрийгөө боосто юу гэдэг те үннийг хэлэх ёстой штэ хичнээн ингээ үннийг хэлснээрээ манай би найзынхаа араар муулж байгаа юм шиг болох ч байсан ч бай энэ гэдэг ч юм уу те тэрийг бол нарийн ширээ мэдэхгүй байна. Гэтэ энэ талаар та сайн бодолцож үзээрэй. Тэгээд яагаад би энийг хэлээд байна гэвэл хүн амьдралынхаа зорилгоосоо дэлхий дээр ирсэн шалтгаанаас айгүй хүчтэй гажингууд яг ийм балан юмнууд тааралдаж эхэлдэг. Ийм балан юм хүмүүс амьдралд орж ирж эхэлдэг. Тэгээд энэ балан хүмүүс амьдралд орж ирснээр таныг амар хүчтэй шархлуулна. Айгүй их зовлоныг танд авчирна. Тэгээд ерөөсө таны хоёроо сонголт үлддэг. Нэг бол энэ зовлонгоос нэг юм ухаарад өөрийн амьдралд өдийг хүртэл гаргацсан байсан сонголтуудаа өөрчлөөд өөрийгөө хүндэлдэг болох. Өөрийн амьдралын зорилгоо хүндэлдэг болох. Эсвэл тэр зовлон руу илүү ингэж гүн шигдэж ороод ингээ улам ингээ гимт хэрэгт оролцох гэдэг ч юм уу те. Бүр ингээ замаасаа ингэж гажих гэдэг ийм хоёр сонголт үлддэг байгаа. Тийм учраас групп номер 3 маань та яг яаж байгаа юм бөмбөд гэхдээ магадгүй өдөр болго амар өөрийгөө хичээлгүүлж ингэж айгүй өөрийгөө грайндлж амьдэрдэг нь магадгүй сайн зүйл биш байсан байж болцсошгүй. Жахан амрах, бодох, тунгаах, амьдралын утга учирыг бодох гэдэг ч юм уу те. Арай жоохон удаанаар амьдарч эхлэх тий. Арай жоохон мэдрэмжтэйгээ холбогддог. Ялангуяа тань таалагдж байгаа нэг залуу байгаа тэр нь ийм айгүй мэдрэмжээр айгүй уюг юм залуу байна гэдэгсэн шүү дээ тий. Тэгэхээр та тэр залуугийн энэ мэдрэмжтэйгээ холбоотой чанарыг нь өөрийн болгохыг хүсэж болцсошгүй. Та өөрөө бас тэр хүн шиг байхыг хүсэж болцсошгүй юм аа. За тийм ээ шүүдлээр уншлагын эцэстээ амар гүн болоод дуусчлаа өнөхөр уучлаарай. Одоо бүгдээрээ нэмэлт хэсэг рүүгээ шилжиж, нэмэлт хэсэг дээр нь болохоор бүгдээрээ тийм эсвэл үгүй гэсэн асуултыг харж өгнө. Ямар сахиус ямар бурхан та хоёрыг нэлэх гээд байна вэ? Энэ харилцааны сүнсний учир ба гол сургаал юу вэ? Энэ харилцааны сүнсний сургаалын олонгууд энэ хүнтэй уулзрах шаардлагагүйгээр бүгдээрээ сураад энэ харилцааг алгасч идэх үү? Тэгэж бас болно. За, зөв хүнтэйгээ хурдан нийлэхийн тулд та яах ёстой вэ? Ангаалтыг нь харж өгнө. За та зөв хүнтэйгээ учрах уу суух уу гэдгийг хараад өгье. Яг л энэ хүнтэй бол суулгамааргүй байна шүү дээ, тий. За тэгээ эцэст нь хайр дурлалтай холбоотой синхрон тохиог нь хараад өгье. За групп номер 3 уншлагын эхнийх нь ингээ боллоо. Та нэмэлтийг амаарч санагдж агаад энерги, цаг, боломж, санхүүн ч гэсэн бэлэн байгаа болвол нэмэлт дотор нь танд хандсан арвин мэдээлэл байгаа гэсэн үг юм шүү. Хэрвээ үгүй бол миний бусад бичлэгүүдээ сонирхож үзээрэй гэж би уурж байна. Тэгээ миний бусад бичлэгүүдээс оруулсан цаг хамаарахгүйгээр
хамгийн татагдсныг нь сонсоход тэнцээ тань зориулсан арвин мэдээлэл байх юм аа. За дурдахгүй бол зээ баярлаа.